Хятадын коммунист нам үндсэн хууль дахь ерөнхийлөгч албан үүргээ 2 удаа дараалан биелүүлэхээс хэтрэхгүй байна гэсэн заалтад өөрчлөлт оруулахаар санал дэвшүүлсэн байна. Бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч 5 жилээр 2 удаа сонгогдох эрхтэй байдаг юм. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд ерөнхийлөгч Ши Жинпин хүндтэй байр суурьтай хүчрхэг удирдагч гэдгийг харуулсан. Түүнийг Хятадын түүхэндх хувьсгалын эзэн түүхэн удирдагч Мао Зэдуны дараа бичигдэх шилдэг удирдагч хэмээн тодорхойлж байна. Олон 10 жилийн турш Хятад улсыг коммунист нам нь удирдаж ирсэн билээ. Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин үүрэгт ажиллаа хүлээн авсны дараа авилгын эсрэг кампанит ажил зохион байгуулж, авилга авсан, мөн төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан сая гаруй төрлийн албан хаагч дээд албан тушаалтнуудыг шийтгэж, эмх журам тогтоож байсан юм. Тэрээр үндэстнийг хамарсан томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж, олон улсын худалдааны зам байгуулах, 2020 он гэхэд ядуурлыг арилгах төлөвлөгөөг мөн санаачилжээ. Ши Жинпиний нөлөөлөл ихсэх тусам түүний ерөнхийлөгчийн албан үүргээ гүйцэтгэх хугацаа дуусгаад орлогын удирдагч хэн гарч ирж өрсөлдөх нь төсөөлөхөд бэрх байсан ажээ. Түүнийг ерөнхийлөгчийн албан үүрэгт томилогдоод 5 жилийн хугацаа өнгөрөхөд түүнтэй өрсөлдөх хэмжээний удирдагч гарч ирээгүй байна. Тиймдээч энэ жил тэрээр улиран сонгогдох нь гарцаагүй болсон гэж үзээд Хятадын коммунист нам түүнийг албан үүргээ 10 жилээс жилийн хугацаагаар гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа инхүү илэрхийллээ. Ерөнхийлөгч Ши Жинпин 5 жилийн хугацаа өнгөрөхөд юу амжуулав? Нэгдүгээрт, гадаад худалдаанд Хятадын оролцоог өргөдгөх нь тэлж баттгав. Хоёрдугаарт, уруудаж байсан эдийн засгийн өсөлтийг хурдсгах оролдлогууд хийсэн. Гуравдугаарт, дээд албан тушаалтан болон төрийн албан хаагчдын дундах авилгын асуудлыг цэгцэлсэн. Дөрөвдүгээрт, Хонконгтой хурцдмал харилцаатай болсон. Мөн нэг хүүхэдтэй байх бодлогыг эцэс болгосон юм. Тэрээр коммунист намыг үүсгэн байгуулагчдын нэгний хүү бөгөөд 1953 онд төрсөн билээ. 1974 онд уг намд элссэн бөгөөд 2013 онд бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тус санал нь Хятадын парламентээр хэлэлцэгдэх ёстой бөгөөд Хятадын парламентын чуулга уулзалт 3 дугаар сарын 5-нд эхлэх юм. Хэрвээ одоогийн систем хэвээр үлдвэл ерөнхийлөгч Ши Жинпин 2023 онд албан үүргээ хүлээлгэн өгөх юм.